сурвалж бичлэгэндээ давтаад шинэ сурвалж бичлэгэндээ өөрийнхөө тэ хамгийн дуртай хорон санаатнуудыг тэ эсрэг талын дөрүүдийг ер нь бол нэрлэлдэг цувралаа би инхүү эхлүүлж байна. Эсрэг талын дөрүүдийн цуврал хүү энийг одоо бас энд бас нэг нэр олгол юм байна л та. Ямар ч тач зурган дээр харагдаж байгаа ингээд 3 тэ эсрэг талын дөрийг бол гаргана. Эхнийх нь бол анимашн цувралынх, дараачих нь тоглоомынх, тэгээд нэг анимын цувралгаа. Тэгээд web-to-web-to-нээс оруулна. Бас өөр анимнуудынхыг, өөр тоглоомнуудынхыг, анимашныхыг, супер хот киноныхыг гэл. За эднэрээс бол алийг нь төрүүлж ярих вэ гэвэл Megatron-ыг төрүүлж ярина. Optimus Prime гэх Optimus-ийн тэ сүдэрт дарагдаж ер нь бол анх гарч ирсэн дүр байгаа. Optimus-аас илүү өөрийгөө Prime тохирно гэж бодсон ч яг үндэггүй байсан. Түүний үзэл яг Megatron-ус шиг байсан л та. Яг хөө манай хүн анхандаа бол их дайжгүй нөхөр байсан гэдэг юм аа. Их дайжгүй нөхөр байсан гэдгийг театрч байлгүй нэг тийм юм байсан юм шиг байгаа ертөнцид. Нөгөө нэг гариг дээрээ би одоо гаригийнх нь нэр хүртэл мартцсан байна. Бүр үзээгөө бараг 5 6 жил өнгөрсөн байх шүү. Яа. Ямар ч тач анхандаа бол их дайжгүй нөхөр байсан гэдэг юм аа хөөрхий. Өөрийнхөндөө шүтдэг те бүр шүтэн болсон Prime нь болохоор Megatron-ос Prime гэх Prime байдаг байхгүй юу? Энэ нөхөр бол зүгээр цэвэр уур хилнээс гаралтай, үзэн ядалттай, ер нь бол бараг л эсрэг талын дүргээд илчгээд энэ бол буруудахгүй угаасаа энэ бараг иргэний дан хийсэн нөхөр байхгүй юу? Ер нь бол угаасаа Decepticon-уудын лого нь хүртэл энэ нөхрийн юу идэг царай нэгдэн штэ. Харддаг бол. За тэр жаах уу бид нэр Megatron-ын талаар ярих гэж угаасаа энд яагаагүй. Бид нэр Megatron-ын талаар ярих гэж яасан. Анхандаа бол арай өөр нэртэй байсан гэдэг. Арай өөр нэртэй байсан санагдчихээн. Угаасаа сүүлд нэг кино гарсан байсан. Тэр киног нь ер нь бол та нар үзчихвэл та нарт их сайхан санагдах байх. Угаасаа тэр кинон тэр үнэхээр гоё гаргаж ирсэн байлээ. Яг Megatron-ын ингээ арын түүхийг бас нэг арай өөр маягаар бичсэн бас нэг 2 3 байд юм аа. Гэхдээ манай хүн бол те ер нь бол Optimus-аас илүү Prime болох гэж оролцсон ч гэсэндээ тэр Prime сонгогдоог болохоор зэрэг тэгэл ер нь бол их хвчлэн юу яасан гэдгийг гэж эсрэг талын дүр болсон гэж яадаг. Ер нь бол хүнд үнэлэгтэйгүйсээ болж те бусад үнэлэгтэйгүйсээ болж альбом хүчээр те тэрийг олж авах гэж те тэр айдас үзэн ядалт тэргээр ер нь бол олж авах зорилгоор хүндлэл итгэлийг олж авах зорилгоор явсан ер нь бол дүр гэж бол хэлж болно. Зүгээр л хинч өөрт нь те ингээд юу үзүүлээгүй болохоор хинч гэжтэй ер нь бол Prime сонгогдоог болохоор зэрэг ер нь ийм юм болсон л доо. Ер Prime сонгогдсон бол арай өөрөөр байх байсан байж магадгүй. Тэгтээ хэм мэдлээ. Хэрвээ ихсэн зүйл угаасаа байдгүйс ш. Ер нь бол Optimus-ийн үнэхээр сайн эсрэг талын дүр болж гарч ирсэн гэдгийг бол ялцчихгүй. Тэг яах вэ хөө хүлийн зөвшөөрөх вэ? Угаасаа л нэг тийм амар гоё кул дүр байсан шүү дээ. Энэ бол яг үндэ бол Megatron бол надад үнэхээр таалагддаг. Эсрэг талын дүрүүдийн бол нэг угаасаа үнэхээр гоё санагддаг. Бага байхдаа үзчихсэн болохоор тэр Megatron-ыг их кул гэж санагддаг байсан. Ер нь одоо севэр л дээ. Нэг зүгээр л бага байхад үзсний нэг тийм юм яваалах шиг байна. Тэр жаах. Ямар ч тач одоо энэ чинь дүгнэлт бол маш энгийн. Prime сонгодоогүй тэ бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөгөөсөө болж ер нь бол нэг ийм эсрэг талын дүр болж тэ Optimus-ийн сүдэрт тэ Optimus-ийн эсрэг тийм дүр болж хувирсан байт юм аа. Ер нь бас их нэлээд гонигтай back story-тэй ер нь бол дүр. Яг үндэ бол тэ Prime-д сонгохыг хүссэн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийг л хүссэн. Итгэл найдвар авахыг хүссэн. Гэхдээ тэр нь бол сайн замаар бол хурж ирээгүй. Өөрийнх нь доотлол хүмүүсээ өртөлтэй, айдастай, үзэн ядалтаар ер нь бол өдөртдгээр ер нь бол их алдартай. За дараагийн дүр. Overlord буюу Eyes of Gone буюу Momonga. За би та нарт бүр тэ станерэ. Та нар магадгүй бодож магадгүй. Наа чин гол дүр штэ. Эсрэг талын дүр гэж юу яриад байгаа юм бэ гэж. Үгүй яах вэ? Одоо угаасаа бодоод үзэлт угаасаа бараг 2 м гаруй өндөртэй арга яс чамайг те зүгээр гараа хөдлөхтөдид ална дээрээс нь янз бүрийн те ингээд мангасуудаас бүрдсэн айрамтай тийм хүнийг те ер нь бол сайн талын те дүр гол дүр гэж ер нь хэлж чадах уу? Угаасаа энэ хэлж чадахгүй заяа. Тиймээс ер нь бол эсрэг талын дүр гэж ер нь бол тооцогдсон юм шиг байлээ. Сквал би та нарт те ингээд худлаа буруу ойлголт өгөөдөж бас магадгүй л те бас тийм ч амар өөртөө те
ойлгодог хүн бас биш болохоор тэр бахал та. Ямар ч тач өөрийнхөнтэй тэр аимшигтай том арга ясан үхтлүүдэн те мангасуудан айрамтай те тийм хүн ер нь бол та нар бодож магадгүй аним дээрээ бол те ер нь хамгийн дийлдэчгүй дүрээр мэт гарсан ч гэсэндээ Назарик буюу тэрхүү буухных нь 8 давхарт мань хүнээс илүү хүчтэй хүмүүс бол угаасаа байдаг ч гэж угаасаа тэнд байсаар байгаа. Өөрийнх нь те бунхны те давхрын хамгаалагч нарын бараг захаас агуулаад бараг 4 хүн бол манай хүнийг бол нөлчин шүү хангалттай. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ бас арай өөр л дөө угаасаа бунхных нь хамгаалагч нар өөрийнх нь үнэж зүтгэгч нар шүү дээ. Тийм биз. Ер нь бол тэдний ер нь бол тооцохгүй бас дээрээс нь манай хүний те эсрэг талын дүр болсон ганц зүйл нь болохоор зүгээр л те булшаа хамгаалах. Хамуудтайгаа нийлэн байгуулсан тэрхүү болшаал зүгээр те илүү өөр ертөнцид авчирсан нь өөр ертөнцид очсон ер нь бол тэрхүү болшаал хамгаалахын төлөөх ер нь бол эсрэг талын дүр болсон шалтгаан юм л дээ. Ер нь бол эсрэг талын дүр гэж ойлгодог шалтгаан нь ер нь бол энэ зүгээр л те тэрхүү бунхнаа хамгаалж те Назарик гэх тэрхүү те бүлэгмээ Ainz all govern гэх энэ хүү бүлэгмээ ер нь бол хөл дээр нь үргэлжийн мөнхөд зогсож те нөхдүүдийнхаа өөрийнхөө те хамт байгуулсан хамуудтайгаа иргэн уулзахыг ер нь бол хүсснээр энэ хүү те эсрэг талын дүр бол гарч ирсэн байдгийн. Яг та нар тэгж ойлгож бол болно. Йоо. Гой тайлбарлах ямар хэцүү юм бэ? За тэр жоо. Мэдээж хэрэг тэгэл ойлгомжтой шүү дээ. Энэ дүр маань зүгээр л те янз бүрийн анимен те исакай болсон л байна. Юу бол байгаа? Жоохон бол те хүн сэтгэл бол байгаа ч гэсэндээ яалтчгүй орсон би энэ арга яс болохоор зэрэг сэтгэл хөдлөлийн дараад идэм шиг байгаа юм. Угаасаа арга яс сэтгэл хөдлөлтөй байна ч гэж одоо юу бах вэ те. Өстой байна ч гэж байхгүй бах. Тэгээд яалтчгүй арга яс болохоор дээрээс нь те ашиг сонирхол гэдэг зүйл чинь бас хүн чанараа бас мартахад бас хүрэгдэн штэ. Тэгэл тэрнээсээ болж ер нь яадаг л бахал та. Ер нь бол хариуцлал бол өстой үлдчихсэн. За дараагийн дүр. Миний хувьд видео тоглоомын ертөнцид хамгийн анх хүл тавихтаа Warcraft гэх тоглоомоос анхэлж байж билээ. Янзын байсан шүү тухайн үед. Warcraft-ыг тоглодог байлаа. Frozen Throne-ыг хамгийн ихээр нүддэг байлаа. Донцсон мэтээр бүхэл бүтэн 10 гаруй цаг компьютераар суудаг байлаа гэж. Одоо ч тэр үе өнгөрчтэй. Ямар ч тач тэрхүү тоглож явах үед Frozen Throne, Warcraft, Frozen Throne-ыг өстой гайхалтай нүддэг байж билээ. Тэрхүү Frozen Throne-ы гол эсрэг дүр ер нь бол Warcraft-ийн ертөнцийн эсрэг талын дөрүүдийн нэг тэ Атлас гэх энэхүү дүр бол миний бас хамгийн дуртай эсрэг талын дүр мөн. Угаасаа би энэ дүрт бол хамгийн их дуртай. Ягаад гэдэм мэдэхгүй баг бахтаас нилээ их тоглодог байсан болохоор зэрэг энэ яг хөө энэний дүрд бас нэг орж нэг хальт нэг явдаг хэсүүд бас байсан л та. Тэгээд тэргээрээ ер нь бол их дуртай байсан. Гэхдээ тэгээд сүүлд арай илүү том болоод артлынх нь тий back story-г нь уншаад энэ тэрээ судалгаа хийсний үр дүнд ер нь бол үнэхээр гайхалтай санагдсан. Яг хөө өнгөцгөн харахад бол мань хүнийг бол сайн дураараа Личкингийн доор тий орсон тий Личкингийн сууны ус болсон гэж ер нь бол харагдаж магадгүй. Гэхдээ үүнд бол сайн дураар бол ороогүй л байдаг хөхгүй. Личкингд тархитуулсан гэх юм уу? Өөрийн арт түмнийхээ төлөө те өөрийн улсынхаа төлөө те арт түмнийхээ гих хайраасаа болоод ер нь бол Личкингд өстой нэрэ тархитуулсан нөхөр хөхгүй. Яагаад гэж бодож чинь Личкингд яагаад тархитуулсан бэ? Яг тоглоомыг нь бол тоглож исэн хүмүүс бол мэджил байгаа байх. Ер нь бол нэг нөхрийг алах гад хойтлын те энэ Айсланд руу ер нь бол яваад Личкингтэй хамт байсан тэрхүү Frost War нөлөө нэг тэр сэлмийг аваад тархиа угаалгаал тэгэл ер нь бол яасан байдаг. Яг хэрэг үнэхээр л те Личкингийн те энэ сэлмийг аваагүй байсан бол яг ер нь бол яаж болох байсан байх. Личкингээс хамааралгүйгээр сайхан явах ер нь бол боломжтой байсан. Гэхдээ яалтчгүй арт түмнийхээ хайр, арт түмнийхээ гэсэн өшөө авалт те өөрийнх нь тэрийнхүү хайж байгаа нөхрийг л алах ер нь бол зоригтойгоо анх очсон л доо. Тархиал угаалгацсан ер нь бол оюун ухаанаа өдөрдүүлж исэн болохоор зэрэг яалтчгүй л юу яасан л да. Эсрэг талын дүр болохоос өөр сонголтгүй болсон. Ер нь бол сонголтгүй болсон дүр гэж ер нь бол ойлгож болно.
хөөхий амар өрөвдөлтэй л дөө. Тэгээ бас өөрийнх нь өсгсөн хүчрэх паладын өөртөр алах боломжтой байсан ч гэсэндээ нэг мангар бацаануудад нь харагдмаас болоод алаагүй байдаг. Атласыг угаасаа алах боломжтой баг 2-3 тохиолдол ер нь бол гарч исэн. Тэгтээ тэгээд тэр болгон дээр тэгээд хөөхий яалтчгүй алж чадаагүй юм да. Үнэхээр өрөвдөлтэй back storyтэй дүрлэлтэй. Хэрвээ Личкинг тархитуулаагүй байсан бол гайхалтай дүр болох байсан баг. Яг уу өөртрийн бас нэг жоохон тэнэгтэл байна л да. Анхнаасаа те нэг өшөө аваад бүтэн хотыг тахалцсан байх үед нь хядчих үед нь хэрэг зогсоосон бол те ер нь бол өдий World of Warcraft-ийн түүх ийм бол явахгүй л байсан баг гэж юу нь бол би боддгийн. За. Ер нь бол те World of Warcraft-ийн түүх бол маш том хизээ үлээ баг 3-4 хүн жилийн өмнө нэг арай нэг гайгүй түүхэн нэг дуусж байгаа юм шиг болсон. Гэхдээ би баг ер нь бол яагаагүй л дээ. Тэр цагаас хойш үзээгүй л дээ. За тэр ч яах. Ер нь бол тэгэл ойлгомжтой шүү дээ. Атласын те энэ хүү юу байхгүй ингээд хөөрхий. Зүгээр л Личкинг тархитууснаас болж л эсрэг талын дүр болсон. Арт түмнэх их хайраасаа болж энэ хүү те эсрэг талын дүр болсон. Ер нь бол нэг үнэхээр өрөвдөлтэй back storyтэй ер нь бол дүр байгаа. Атласын те ингээд түүхийг ер нь бол үзээд сонсоод явахаар зэрэг яг Атласыг өрөвддөг юм аа яалтчгүй. Атлас яалтчгүй амар гонигтай түүхтэй ер нь бол гол дүр гинэ. Эсрэг дүр. За тэр жаах бас. За ер нь бол миний ингээд танилцуулсан 3 дүр таалагдсан гэдэг тэтгэлтэй байна. Би зүгээр худлаа халтуртчлаа. Яг үндэ бол тус бүртнийг гоё үдэ артлынх нь back story-г нь явуулсан тэр гоё түүх оруулсан бол хамаагүй гоё явах байсан баг. Гэтэ яг уу би тэгж чадахгүй байна гол нь. Megatron-ыг олон төрлөөр харуулсан тэг back story-ны түүх байдаг. Сүүлд гарсан киноос ахуулаад бүр анханаас орсон байсан юм шиг нэг тийм back story төрөл байд юм байлээ. Тэгээд тэр мэдрийг бас ярина гэж худлаа. Бас дээрээс нь те арай Overlord дээр ч хүртэл бас нэг өөр юмнууд байд юм байлээ. Тэгэхээр зэрэг бас би бас тэр ярина шээс худлаа. World of Warcraft-ийн хувьд бол угаасаа ойлгомжтой. Atlas зүгээр те тархитуусаас болж л ер нь бол ийм нөхцөл байдалд орсон гэж ер нь бол хэлж бас ер нь бол болно. За энэ үрээд ер нь бичлэгээ дуусгая. За энэ үрээд ер нь бичлэгээ ер нь дууссан. Тэр вэлгүүтэй арай дэндүү сумжирч гад. За баяр та.